Гэхдээ ингээд уралдаан цэнгэнд анхаа тэмцээн маань ихлэхэд бэлэн боллоо. Ингээд энэ удаагийн тэмцээн маань залуус ирээдүй тооны зөвлөлтөнд оролцож байгаа залуучууд болон багш нар маань энэхүү тэмцээнд оролцож байна. Ингээд бүгдээрээ бие биедээ алдарчин амжилтсаа. Ингээд эхний асуултыг асууя. Библи нийт хэдэн номоос бүрддэг вэ? 66. За зөв. Эхлээд бол номын нэр байна. Эхлээд ном эхлэхдээ юу гэж хэлдэг вэ? Ямар үг хэлдэг вэ? Ха? Эхэнд заавал үргэлж. Библиэлд нэгэн газрыг сүү балаар бэлгсэн газар гэж нэрлэдэг. Тэр газрын нэр. Хариултаа шанг дээр. Иерусалим. Биш байна. Хариулт биш байна. 4. Бэтлехэм. Бэтлехэм биш байна. Библийн ихний 5 номыг хэн бичсэн бэ? Тинэ? Лук биш байна. За 5 хүн хасагдчихлаа. Мойсе бичжээ. Чи ямар азтай байна? Ямар азтай. Тэ. За дараагийн асуулт. Израилийн хамгийн анхны хааны нэр. Давид 2 дахь хаан. Зөв хариулт хэлэх боломж байна. Соломон 3 дахь хаан. За азтай байна. Саул за зөв байна. За дараагийн асуулт. Израильчууд цөлд 40 жил явж байхад Бурхан тэднийг хоололдог байсан хоолын нэр. Манна. Зөв байна. Израильчууд цөлд хэдэн жил байсан бэ? Хэдэ? 40. За зөв байна. Израилийн хэдэн овг байдаг вэ? Израилийн 9 биш байна. 14 биш байна. 12. 12. За 12 зөв байна. Баяр хүргэе. Библиэлд философийн агуулгатай буюу гүн ухааны агуулгатай нэгэн ном байдаг. Ямар ном бэ? Эхлэл биш байна. За. Харалт мэдхүү. Дараагийн асуулт. Бурхан хэдэн өдөр ажиллаад амарсан бэ? 6 өдөр ажиллаад амарсан. Баяр хүргэе. Хэн хөвгч авдар хийсэн бэ? Ноа. За Ноа зүг байна. Хөвгч авдарт нийт хэдэн хүн орсон бэ? Хөвгч авдарт зураг биш байна. Кисэн болон ууленч бачаасангүй. Зураг биш байна. Борозаногийн хөлөлдөн онцлоо. 7 биш байна. Чанга дээр 8. За 8 хүн хөгж авсан байна. Сарагийн шивгчний нэр. Авраамийн эхнэр Сарагийн шивгчний нэр хэм бэ? Авраамийн эхнэр Сара. Сарагийн шивгчний нэр хэм бэ? Ишмаилийн ээж гэсэн үг. Кашандра биш байна. За. Хинэ? Чанга дээр. Риба. Загс уу? Риба ч орсоор загс үүтэй. Мэдгүй. За биш байна. Та болцсон уу? Хагаар гэж юм уу? Исаакийн Авел эхнэрийн нэр хэн бэ? Исаакийн эхнэр. Исаак. Ребека. За зөв байна. Дараагийн асуулт.
Наваа хэдэн хүүтэй вэ? 3. За зөв байна. Дараагийн асуулт. Хайр дурлалын дуулал болсон номын нэр. Соломоны дуу. За баяр үргэлж. Дебора, Самсон, Гидеон эдгээр хүмүүс хэн бэ? Библиэлд хэн гэж нэрлэгддэг вэ? Шүүгчид. За баяр үргэлж. Дараагийн асуулт. Йошуагийн эцгийн нэр. Нун. Нуны хүү Йошуа. За баяр үргэлж. За манай пасторууд бол төвгүй гараа явж байна. Израильчууд сүлд нэгэн шуугаар хооллож байсан. Ямар шуу вэ? За, Израильчууд нэгэн шуугаар хооллдог байсан. Бүдэн шуугаар хоолж байсан. За баяр үргэлж. Who was the Esther? Was Esther? Yeah. Well, she was a woman from the Old Testament. But what do you want to know about her? Yeah. Well, she saved the spies that were coming through to the city, to spy the city, and then she had the rope that she threw No, away, no, right? Esther. That was in Brazil. Лот хэдэн хүүхэдтэй байсан бэ? Лот хэдэн хүүхэдтэй байсан бэ? Та биш байна? Зураг биш байна? Тоглоо биш байна? Най биш байна? Гол биш байна. За таваас чи та. Лот хоёр охинтой байсан. Юутэй голгонт руу явж байгаа туссан загламаг нь кинонд гардаг шүү дээ. Нэг хүн ингээд зэргүүд тушаагаа нөгөөд нь үүрэлцээд ингээд явдаг. Киноны царайг санаа нэр орж ирдэг. Ус орон даяар ямар үйл явдал болж байсан бэ? Есүсийг төрөх үед. Ус орон даяар хамарсан. Бидний авч ирсэн юм шиг. За биш үү? Биш үү? Онцтой. Цусары барьж байна. Хөршөө хайр гэдэг тийм үү? Тэгвэл дайснаа яа гэж Есүс гэсэн бэ? Дайснаа. За баяр хоол гэж авдаа хариултыг. Майрын нөхрийг хэн гэдэг байсан бэ? Есүс онгон бүсгүй майрын хөвлөд бүрэлдэж төрсөн. Майр нөхөртэй байсан. Тэг юу илээ? За. Хэн бэ? Андрей. За баяр үргэлж. Андрей. За дараач. Есүс сайн мэдээний үйлчлэлийг эхлүүлэхдээ хамгийн түрүүнд буюу хамгийн ихэнд тунхагсан үг ямар үг байсан бэ? Гимшицгээ. Тэнгэрийн хаанчд ойрхон байна. Баяр үргэлж. Гимшицгээ Тэнгэрийн хаанчд ойрхон байна. Библиэлд хиний итгэлийг Есүс хараад би ийм итгэлийг Израильд хүртэл хараагүй юм байна гэсэн байна. Канаан эмэгтэй. Хараахан биш үү? Самар эмэгтэй. Хараахан биш үү? Биш ээ. Өвчтэй эмэгтэй биш үү? За юусэн 100-ын дараа. За баяр үргэлж. 100-ын дараагийн итгэлийг хараад ийм итгэлийг Израильд хүртэл хараагүй гэж хэлсэн байна. Есүс 10 яг ижил өвчтөй хүмүүсийг итгээсэн байдаг. Ямар өвчтөй хүмүүс байсан бэ? Уйман. За баяр үргэлж. Уйман өвчтөй хүмүүс гэдэг. Эдгэрсэн 10 хүнээс нэг л хүн ингэж ирж Есүст талархал өргөсөн. Тэр хүн ямар хүн байсан бэ? Сохроо. Тэр ямар зовцсон бэ те? Сохор мөртөө өнөө. Бишээ сохор бишээ. Есүс цөлд хэд хоног мацаг барьсан байна? 3 хоног. Биш вэ? Хариулт биш вэ? 40 хоног. 40 хоног. За, уухтай хариултаа 40 хоног гэдэг. За, тэгвэл ядаж төвчээр байгаас тодорхой боллоо. Баяр үргэлж. За, Есүсийн ихийг
Өөр дээр авсан Йохан. Йохан. За баяр үргэлж. Есүс ямар дагалдагчийн хадам ихийг эдгээсэн гэж Библиэр гардаг бай. Матай биш ээ, ямар аз юм гэж. Петр, за баяр үргэлж. Петр. За ингээд гурван залуу маань үлдсэн. Асуултанд хариулж байна. Дараагийн асуулт. Есүс хинээр баптизм өртсөн бэ? Баптизм өртөгч Йохан. Баяр үргэлж. Есүстэй хамт хэдэн гэмт хэрэгтэн цовдогдсон бэ? 2. За баяр үргэлж. Есүсээс Петр хэдэн удаа урвсан бэ? 3. Баяр үргэлж. Чи намайг тэднээс илүү хайрладгүй гэж Есүс Петрээс хэдэн удаа асуусан бэ? 3. Баяр үргэлж. Есүсийг харахаар хэн модон дээр авирсан бэ? Модон дээр авирах. Тэ? Яга бодоод байна. Есүсийг харахаар хэн модон дээр авирч гарсан бэ? Петр. Петр! Уучлаарай. За. Закха баяр үргэлж. Үгүй хоёр хүмүүстэй хамт үсээ. Талита кум хэмээн охин минь бос гэж хэлж. Нэгэн нас орсон охиныг амьдлуулсан. Тэр охин хэдэн настай байсан? 12 баяр үргэлж. Энэ бол Есүс Юудэчдэн хаан гэсэн бичгийг загалмаа дээр үлгсэн байсан тийм. Тэр бичээсийг хэн үлгэхийг тушаасан бэ? Хэн үлгэхийг тушаасан бэ? Ахнуудаа шараахан биш байна. Туслах наа. За байхгүй. За хариултыг бодож тунгааж үзсэн. Өмнө нь хариулдаг байх шүү дээ. Пилат за баяр үргэлж. Пилат. Заавал утас цэвэр арга тавьж билээ. Рудри ягчаал марната свин гишүүн камера ягшсан байна. Баяр үргэлж. За ингээд анхаа тэмцээн өнгөрснийг мэдэгдэе. Баяр үргэлж.